Монгол Иргэсээ сайхан бэлэг Монгол Улсын 2015-аас 16 оны хөгжлийн замаа хамтдаа сонгоны нэрийн доор иргэд олон нийтээс мессежээр санал авахурлаа зарласан. Энэхүү ажлыг зохион байгуулах журам техникийн нөхцөлийн талаар мэдээллийн технологи шууд харилцаа холбооны газрын дарга Жаданбаа өчигдөр мэдээлэл хийлээ. Санал авах ажилд хяналт тавих ажлын хэсгийг байгуулсан бөгөөд хяналтын ажлын хэсэг нь харилцаа холбооны үйлчлэг эрхлэгч компаниудаар дамжуулан бүх саналын үйл ажиллагаанд сарын 31-ээс 2 дугаар сарын 3-ны өдрөд хяналт тавьж ажиллан ажлын талинг 2 дугаар сарын 4-ний өдөр багтаан засгийн газрын хэрэг эрхлэх газарт өргүүлэхээр болсон байна. Улсын хурлын чуулганы хуралдаанаар тамхины хяналтын тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай улсын хурлын гишүүн Эрдэнэтийн санаачилсан хуулийн үндэслэлийг баталлаа. Ингэснээр утаад тамхи татах зөвшөөрөгдсөн цэгийг тодорхойлж байгуулах стандарт болон анхааруулах тэмдгийн талаар тусгаж нийтийн хоол худалдаа баар цэгийн газар аж ахуй нэгж байгуулгын ажлын байрны дотоод орчин болон нийтийн эдэлбэр газарт тамхи татах зөвшөөрөгдсөн цэг байгуулжлахоор зохицуулж байгаамаа. Шинэ продакшны жүжигчид болох алдармаа оюун дулаар нь биенээ гэмтээж хөдөлгөөний чадварыг нь түр хугацаагаар алдагдуулсан хэргийг өчигдөршөөж эцэслэн шийдвэрлэлээ. Шүүх бүрэлдэхүүн хэргийг 5 цагийн турш хяналтж алдармаад 3 жил 5 сарын хорхолыг оноож энэхүү яалыг 2 жилээр тэнцсэн байна. Өөрөөр хэлбэл алдармааг цаашид үргэлжлүүлэн хорихгүй бөгөөд 2 жилийн хугацаагаар цагдаагийн байгууллагад бүртгүүлэн гэмтэрэг үйлдэхгүй байх шаардлагатай болж байна. 5-6 жилийн турш хилцүүлэхтээс эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг улсын хурлын өчигдрийн хуралдаанаар баталлаа. Эрүүл мэнд спортын сайн шийдлэг дам өчигдөр улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа барилга байгууламжийн ажлын явцтай газар дээр нь танилцсан байна. Тэрээр эмнэлгийн барилгыг зарцаасан компаниудын гэрээг цуцлахаар болсон гэж мэдээлээ. Тодорхойлбол 90% санхүүжилт авчгаад 50-60% гүйцэтгэлтэй нийслэл өргөө Airways International зэрэг компаниудыг онцгойл нэрлсэн байна. Монгол дургатны уугуул нохой судлалын холбооноос тоо толгой нь ховордоод байгаа хотож банхарт анхаарал хандуулахыг хүссэн Монгол нохой 2015 оны адмын сарын 31-нд зохион байгуулахаар болсон байна. Энэхүү арга хэмжээний эхлэл болгон өчигдөр Чингисхан талбад хотож банхар нохойны эзэд олон үржлийн газруудын төлөөлөл цугларлаа. Хэдийгээр улсын хурлаас нефтийн бүтээгдэхүүн тавих онцгой албан татварыг нэмэхийг дэмжсэн чиглэлээр дарагдж байгаа шатхууны өн өсөхгүйг улуурхай амныхан мэдээллээ.